Манай Монгол улс маш эртний улс. Монголын яруу түүх магад их гэрэлтэй. Тэгэн наран мандасаар хангай говийг игүүлсэн хэдэн мянган жилээс бидэнд оршсоор. Монгол төрийн түүхээс үзэхэд өөрсдийнхөө ямар ч үед их хэл бичиг үсгийн асуудлыг өөрийнхөө бодлогын бүрэлдэхүүн хэсэг, тэр дундаа бүр хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг гэж үзсээр ирсэн түүхтэй байт юм байна лээ. Монгол хэлтэй холбоотой хууль тогтоомжийг сайжруулах энэ хүрээнд бол монгол хэлний үнэлэмж, их хэлний хэрэглээг бол дээшлүүлэх, нийтийн их хэлний боловсролыг нэмэгдүүлэх талаар олон чухал ажлыг хийж байгаамаа. Монгол толь бичгийн салбар бол хэдэн зууны турш хичнээн олон 10 эрдэмтний хөдөлмөр уухгүй зүтгэлээр бүрэлдэн тогтсон салбар байгаа. Монгол улсын дөрвөн хэлэгч Захагийн элбэгдэрчийн санаачлагаар монгол хэлний цахим их тайлбар төлийг зохиох үүргийг хэл зохиолын хүрээлэнгийн хэсэг эрдэмт бидэнд таалгасан юм аа. Манай монгол хэлний их тайлбар тойл нэртэй захим тойл маань 2014 оны 12 сарын 17-нд төслийн танилцуулга хийснээр бол албан ёсоор бол хийж эхэлсэн. Тэгээ улмаар 2015 оны 2 сарын 17-нд олон нийтэд бол нээлттэй болсон. Өнөөдрийн байдлаар одоо яг захим орчин нээлттэй тавигдсан жил 8 сар гарны хугацаанд бол одоо нийт 630 гаруй мянган хэрэглэгчид бол тойлд маань хандсан байна. Одоо бид бүхний та бүхэнд хэлсэн одоо 60-70 мянган үг маань бол одоо бүгд үгийнхээ байдлаар бол гар утсан суусан байдлыг харж байна. Та энэ дотроос одоо хэрэгцээтэй өөрийн сонирхож байгаа үгээ үзвэл тэр үгийнхээ үгээ ингээд дарахад бол тухайн үг бол тодорхой гарч ирнэ. Түүний салаа утга мөн одоо хэрэглээний байдал бүх салбар утга мөн холбоо хоршоо үгийнхээ хамтаар гарч ирэх болцоотой юм аа. Одоо хамаг бүхний эхлэл хавар гэсэн үгийг хайж үзье хэдүүлээ. Хавар гэдэг хад хавар гэдэг үгийн бол утгын тайлбар, хэрэглээний ерөнхийдөө байдал ямар үед ямар үгийн сангийн нэгжүүдээр хэрэглэгддэг гэдгийг гарахаас гадна бас бид нэр бол монгол бичгийн хэлбэрийг тавьж өгсөн. Түүнээс гадна бол интернет орчинтой Wi-Fi-тай газар бол хавар гэдэг үгийн утга зохиолын хэлний зөв дуудах зүйд нийцсэн тэр дуудлагыг бас сонсож болно. За энэ цахим төлөлийн одоо ашиглагчдыг бол дотор нь бол хоёр хувааж болох юм. Системийн удирдагч нар бол хэрэглэгчийн эрх тохируулах, системийн найдвартай ажиллагааг бол хангаж ажилласан. Хэлний мэргэжлүүд маань хэрэглэгчдийн оруулсан мэдээлэлд одоо дүн шинжилгээ хийх, шаардлагатай тохиолдолд засварлах, устгах, тэдгээр хүсэлтэнд нь хариу өгөх зэрэг ажлыг бол гүйцэтгэж байгаа. За ингээ хандлтаар хасахад Монгол улсын 540 орчим мянган хэрэглэгчийн одоо 200 гаруй мянган хэрэглэгч нь бол яг хөдөө орон нутгаас хандсан хэрэглэгчид бол байгаамаа. Ингээ төлцсөн хэсэг нь бол Улаанбаатар хотоос хандсан маа. Нутгийн аялгауныхаа үг хэллэгийг өдөр тутамд нэмэх манай тойлыг одоо хөдөө орон нутгийн хэрэглэгчид маань байнга хэрэгжилж өөрсдийн үгийн сангийн мэдлэгээ нэмэгдүүлэх мөн тэр талаас зөв бичих зүй болон одоо монгол хэлний зөв дуудах зүүн хэм хэмжээний нийцсэн дуудлагыг харах гэх мэт олон талд одоо өөрсдийнх нь үйл ажиллагаанд бол хэрэгжилж байгаа нь харагдж байгаа. Энэ бүтээлийг хийхэд тулд бид монгол хэлний үг хэллэгийг аль болохоор бүрэн багтаахыг их эрмэлзэн ажилласан. Хэрэглээний их ач холбогдолтой болсон. Эцэг их хүүхдтэйгээ одоо ажиллаад гэрийн даалгавраа хийж байна, мэдээлэл солилцож байна. Тэгэхээр нөгөө эцэг их нь бол
үгийн утга тайлбарлах болохоор өөрийнхөө ойлгосноор тайлбарлаад ингээ ойлголтын зөрүү үүсээд байдаг. Тэгэхээр ийм нөхцөлд бол ээж аавууд яг хүүхдээ цахим тал руу ороод л одоо тэр үгийн утгыг шууд ойлгоод мөн чанараар нь зөв болгоод тайлбарлаад ийм боломжтой байгаа юм. Энэ толийг зөвхөн мэрэгжлийн хэрэглэгчид үгийн сангийн баяжуулах төдийгүй энгийн ард иргэд хэн ч гэсэн дуртай үг олж харахаас гадна дуртай мэдээлэлээ оруулах ийм боломжтой гэж ойлгож байна. Монгол улсын иргэн ер нь бол дэлхийн аль ч өнцгөөс чөлөөтэй нэвтрээд өөрийнхөө үгийн сангаас нутгийн аялал, орон нутгийн чанартай хэлц хэллэг мөн шин үүсэж байгаа ойлголт нэр томьёог бол нэмэх тийм өргөн боломжтойгоор хийж өгсөн. Тэгэхээр монгол хэлний хичээл дээр одоо үгийн утга тайлбарлах, үгийн утга тайлбарлаж ойлгосноор цаашаа нөгөө эхийг ойлгоно гэдэг бол үндсэндээ ертөнцийг ойлгохыг хэлж байгаа. Хүүхэд хичээл дээр хэрэглэх бүрэн боломжтой юм. Одоо мэдээлэл зүйн хичээл, мэдээлэл технологи маш их хөгжсөн учраас бол хэрэглэх бүрэн боломж байна. Энэ байдлыг бас мөн зөвөрийн компьютер дээр та бүхэн бүрэн ашиглаж хийх болцоотой, суурин компьютер дээр бас гаргаж үзэх болцоотой. Бид энэ толийг их олон хүнд хэрэг болоосаа гэсний үүднээс цаасаар хэвлэхийг урд болгоогүй. Энэ бүтээлийг одоо цаасаар хэвлэжээ гэж үзэхэд доор хаяж дөрвөөс 5 бот болох юм аа. Нэг үг хэрхэн олон утга байдгийг талаар бүгдээрээ үзэх болно. Хуур хэмээх үгийнхээ салаа утгуудыг хэлье. Ямар хуур байдаг вэ? За, хуур. За. Морин хуур. Морин хуур. Маш сайн байна. Хуур. Найзаа хуур. За, гарч ирсэн утгууд маань бид бүгдийн сая хэлсэн утгатай хэрхэн даарж байна вэ? Бүгдээрээ шалгая. Хэл, бичиг, хэмээх үеийн тухайн улс орны оршин тогтнох хамгийн том дархлаа болж ирдэг үлээ. Асар их тэр их түүх соёлыг монгол бичиг маань сударлан, монгол бичиг маань хуулбарлан, монгол бичиг маань сэлэн өдгөө бидэнд үлдээсэн байдаг үлээ. Монгол бичиг гэдэг маань өөрөө монголчууд бидний мянгаад жилийн оюуны соёлын өвийг тээжирсэн. Тэгэхээр одоо бид энэ их соёлын өвийг одоо үр хойжтой бид өвлүүлэх ёстой. Монгол улсын ерөнхийлөгч Элбэг Доржбайр 2010 онд 2 чухал зарилгыг буулгасан. 2010 оны 5 сард Монголын уламжлал сэтгэлгээ арга барилын үндэс гэдэг хичээлийг ерөнхий улсуудын дунд сургууль албан ёсныг хичээл болгож оруулах тухай ийм зарилга болгосон. Энэ маш чухал зарилга байсан. Нөгөөх нь 2010 оны 7 сард Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх тухай гэдэг ийм зарилга гаргасан. Мөнх Тэнгэрийн бичиг үзэсгэлэн анх 2011 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газраас анх санаачлан зохион байгуулсан. За анх уран бүтээлчдийн дунд зохион байгуулж байсан бол сүүлийн жилүүд хүрээгээд хэлж одоо Монгол бичиг уран бичлэгтэй холбоотой бүхий л зүйлд одоо энэ үзэсгэлэн маань оролцож байна. Үзэсгэлэн маань зөвхөн Улаанбаатар хот биш, Хөдөө орон нутагт одоо үзэсгэлэн гаргаж бид одоо Хөдөө орон нутгийн иргэдэд одоо Монгол уран бичлэгийн сургалтыг бас зохион байгуулсан. Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс хүүхдүүдийн төрсэн гэрчлэгээ, ихтэй сургууль төгссөн диплом, гадаад албан бичгийг бол монгол бичгээр хөтлөн явуулах талаар чухал санаачлаг гаргасан бол монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлж үндэсний өв соёлоо хамгаалах, хөгжүүлэхэд бол бас чухал алхам боллоо гэж бодож байна. Энэ миний охины төрсний гэрчилгээ. Энэ бол миний бүрэн ганд боловсролын гэрчилгээ. Энэ бидний гэрсний гэрчилгээ. Ерөнхийлөгчийн 2010 оны 7 сарын Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх тухай гэдэг энэ зарлиг бол бүрэн хэрэгжсэн гэж хэлж байна. Чих нүүр шимэг болсон аял уус сайхан монгол хэл шин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэн
сонсох бүр яруу баялагийг гайхан баясч сод их бэлэгт түмэн юугэн ишрэн магтам ооги. Соёлын өв гэдэг бол дотроо соёлын бит болон бит бос өв гэж хуваагдж байгаа. Энэ бол өнөөгийн одоо дэлхийн нийтээр мөрдөж байгаа энэ үзэл баримтал байгаамаа. Монгол туйл гэдэг маань бол энийн эрт найснаас одоо амнаас амдамжирч ардын дунд аман бэлэг болон суу их том бүтээл болон ирсэн байдгийг. Монгол улсын ерөнхийлөгч 2009 онд ерөнхийлөгч бүрэн эрхийг хэрэгжүүлж эхэлснээс хойш авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хөтөлбөр, одоо хэрэгжүүлсэн бодлого үйл ажиллагааны бараг 50-аас илүү хувьд нь бол энэ Монголынхаа түүх, уламжлал, соёл, ёс заншлыг баталгаажуулах, хүүхэд залуучуудад одоо мэдүүлэх томоохон хэмжээний байр суурийг бол эзэлж байгааг энд хэлхэн зүйтэй гэж бодож байна. Монгол туйлыг ер нь Алтай уранхачууд ерөнхийдөө бол зан уламжлал шашны талдаа нэлээд хамааралтай гэж үздэгээс туйлыг бас хонон өнжин хайлуулдаг. 21-р зууны ихэнх үед бол зөвхөн пара наран цагт буюу манай өвөөгийн хэмжээнд ганцаар авч хилдээд нэлээд олон хүмүүст одоо өөрсдийнхээ хүүхэд бас тодорхой хэмжээний шавнартай уламжлуулад суур хөгжим маань өнөөдөр бас дахин сэргэх юм алтан тэм боломж тэр үед бүрдсэн. ЮНЕСКОгийн үндэсний комисс бол 2009 онд суур хөгжмийг ЮНЕСКОд бүртгүүлсэн. Монгол Алтай магтаал гэмэх энэ хүү цомгийг ерөнхийлөгч маань бас өв соёлоо эрхэмлэн дээдэлж дараагийн үр саддаа үлдээхийг хүссэн тулд энэ хүү цомгийг бүтээсэн юм аа. Миний бие одоо энэ зурчдыг төлөөлж цуурын 13 ноёлготой өдөөсөдийг гаргаж олно гэсэн хүртэл болгож байгаа. Тэгэхээр энэ бол Монгол хүний яс махан шингэсэн уураг тархинаас ундардаг өв соёл юм аа л гэж би боддог. За манай эксэт гэж зохиолч Дармын Бат 2 хэлснээр бол аливаа одоо улс үндэстний оюун ухааны тэнхээ оршин амьдрах ур чадварын одоо баталгаа бол үйлэг хоригдл байдгаа гэж байна. Тэгэхээр бид нэр бол бие бус соёлын энэ өв гэдэг бол цаашаа оршин тогтнох баталгаа нь бол бие бус соёлын өв. Монголын одоо этник хамтлагуудыг янз янзын урсгалаар Монгол урлагаан жаз дэлхийн одоо янз бүрийн урлагт авъяж сүлж өгсөн Монгол төгсөшгүй, Монгол мөхшгүй, Монгол мохшгүй, тэнгэр тамхтай Монгол их ундрах гэт нэртэй ийм Монголын үндэсний согц бүтээлүүд нээсэн 6 удаагийн тоглолтод бол ерөнхийлөгч ивэлдор авч хамтран ажиллаж байна. Дугаар зуун бол Монголын түүхэнд маш онцгой тэмдэглэлтэй ийм үе байгаа юм. 1911 онд монголчууд төрийн тусгаар тогтнолоос сэргээж манжин иргэшилээс ангижирсан. За энэ үеэс эхлээд монголчууд бол энэ өөрсдийн язгуурын түүхийг судлах, боловсруулах, түгээх талаар нэлээд их ажил хийж одоо үргэлжилж байна. Монгол шиг дэлхийн бодлогыг 200-ны турш тодорхойлж ирсэн үндэстэн одоо
дэлхийд одоо гараагүй байна. Бидний түүх бол үнэхээр одоо баялаг гайхамшигтай 2500 жилийн одоо ийм одоо түүхтэй ийм уламжилтай ард түмэн байгаамаа. Монгол үндэсний их эрдэмтэн Бончинболын Инженашгай 1840 онд Хөх Монголын хөгс өдөр гэж ном бичсэн. За энэ номонд бол одоо Монгол тоотон бүгдээр уг үндэс ба одоо зур үндэсээ одоо мэдтгвэ гэж одоо тийм сургаал айлцсан. За энэ сургаалыг одоо удирдлага болгож Монгол улсын ерөнхийлөгч Захагийн элбэгдэрж байгаа санаачлан Монголын их түүхийн 7 ботыг бол одоо ерөнхийлөгчийн хамгийн газрын дэмжлэгтэйгээр хэвлүүлсэн юм аа. Монголын түүхэнд холбогдолтой ямар сурвалж баримттай орон нутагт хөдөө хувь хүнд хаана байна уу тэрнийг ол цуглуулъя. Хадгалъя, сэлбий, засъя, боловсруулъя гэсэн нэг дүр тийм том зорилго тавьсан. За хоёрдугаарт Монголын түүхээр дэлхийн улс орнуудад ямар бүтээл гарч уу тэрнийг монгол хэл дээр орчуулъя, ашиглая гэсэн нэг ийм зорилго тавьсан. Монгол гэдэг нэртэй үндэстэн овог бий болсноос 20 дугаар зууны 20-ад он хүртэлх үеийн түүхийг монголчуудын одоо бичсэн их сурвалжаар нь одоо харуулахыг зорьсон юм. За энэнд Амаргуайн одоо бичсэн Монголын төвч түүх бид бүхэн өмнө мэдэх байх. За Историч гэж хүний бичсэн Монгол улсын хураангуй түүх, Дэндөвгуайн бичсэн дундад үеийн Монголын түүх, за Буянчуулгуайн бичсэн Манж Монгол холбогдсон түүхт байдал, за Магсар хурцын бичсэн Монгол улсын шинэ түүх, за Дэндөвгуайн бичсэн Монголын төвч түүх, Чой болсон Досол Дэмэд нарын Монгол ардын үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулсан төвч түүх гэсэн ийм 7 ботыг бол одоо бичсэн. Хожимын түүхчдэд нэлээд гарын авал болох үс ийм бүтээл гэж болно. Ялангуяа их дээд сургуулийн түүхч болох, түүхийн багш болох хүмүүст за мэргэжлийн түүхчдэд энэ бол нэлээд чухал хэрэгтэй ном гэж ингэж үзэж байгаа. Ийм ч учраас энэ номыг одоо зохих шийдвэрийн дагуу Монгол улсын нутаг дээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх хувийн хвшлийн болон төрийн эмчийн их дээд сургуулиуд, дунд сургуулиудын номын сангуудад үнэгүй тараасан. За мөн зарим мэдээллийн байгууллагуудад бас үнэгүй тараасан байгаа. За энэ дээр бол Хөх Монголын одоо хөгс өдөр гэдэгтэй адилхан Хөх Монголын одоо их түүх гэсэн нэртэй. За энд ихэмлэр бичснийг харуул их түүх өв соёл гэсэн үгийг ихэмл Монгол бичгээр ихэж бичсэн байгаа. За энэ бол монголчууд их түүх өв соёлоо одоо эрхэмлэн дайдлах учиртай шүү гэдгийг илэрхийлж байгаамаа. Миний санахад бидний өчүүхэн монголчууд дэлхий дахины төлөө санаа зовхоос Монголын төлөө санаа зовбоос зохистой бөгөөд дэлхий дахин хэмээн өгүүлэхээс урд Монгол хэмээн өгүүлбэл зохистой байх гэсэн амой. Мянган голыг гаталсан морин туурайн гавья. 8 зүгт мандсан эцэг өвгийн гавья. Нармай төрийг байгуулсан дэлхий дахинд гавья. Манай өнгөрүүлсэн түүх хүн төрөлхтөнд гавья. 1941 оны 6 дугаар сарын 22-нд фашист Герман зөвлөлт холбоот улсад халдан давталлаа. Анхнаасаа зөвлөлтийг дэмжихэн мэдэгдсэн Монголын төр бэлэглэлийн төв комисс байгуулж бүхнийг фронтод уряндар улаан аримд бэлэг хуримтлуулах фронтод хүргэх ажил өрнүүллээ. Малчин арлууд 32 мянган шилдэг ах дан бэлгэлж хагас сая мордон хямд үнээр худалдаж яв. За 2015 бол хүн төрөлхтний түүхэнд фашизм, милитаризмыг ялсан их ялалтын 70 жилийн ойг дэлхийд даяар олон нийтээрээ тэмдэглэсэн ийм он жилүүд байсан. Бүгд найрамдах Монгол ард улс фашизм, милитаризмын эсрэг тэмцэлд өөрийн хүч олцоогоор оролдож цэрэг хүчнээр дэлхийн 2 дугаар дайны төгсгөлийн операцид оролцсон ийм улс юм аа. Тийм учраас Монгол Улсын шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэн энэ ойд зориулсан 2 том бүтээлийг бол хийсэн юм. Тэдний нэг нь бол Монголын ард түмэн бүхнийг фронтод бүхнийг ялалтын төлөө гэсэн түүх гэрэл зургийн цомог байгаамаа. Монгол улс чөлөөлөх танд 1945 он гэсэн баримт гэрэл зургийн номыг хийж хэвлж олонний хүртэл болгосон. Монголын түүхийг олон түмэнд үнэн зөвөөр түгээн дэлгэрүүлэх, Монголын түүхийг сурталчлах, ард түмэндээ одоо түүхийн зөв ойлголтыг өгөх зорилгоор түүхт ойнуудыг бол олон одоог тэмдэглэн өнгөрүүлсэн. Урд өмнө чөлөөлөх дайны түүхээр гарсан ном бүтээлүүдээс нэлээд өөрмөц, онцлог,
шинэлэг, сонирхолтой, хэл найруулгын хувьд бас олон түмэнд хүртээмжтэй, ойлгомжтой ийм болсон гэж бол судлаачид биднэр дүгнж байгаа. Монголын ард түмэн монголчууд бол хүн төрөлхтний хамгийн үнэт зүйл болсон инх тайван амар тайван байдлыг тогтоох тэр тэмцэлд өөрийн хүч бололцоогоор оролцсон тэр улсуудын нэг мөн гэдгийг бол нэгдүгээрт бол залуу хойч үеийнхэндээ нийгмийнхаа ой санамжид баттаар суулгаж одоо залуу хойч үеийнхэндээ тайлбарлан таниулахад нэгдүгээрт нөгөө талаас нь бол монголчууд бол Монгол улс бол өөрөө дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүний нэг байж энэ хүн төрөлхтний чухал томоохон үйл явдлуудад оролцож байсныг харуулах ийм ач холбогдолтой бүтээл болсон гэж үзэж байгаа. За манай эдгээр бүтээлүүдийг бол Монгол Улсын ерөнхийлөгч бол дэлхийн 2 дугаар дайны ялалтын 70 жилийн ой зориулсан Москвад болсон одоо баяр ёслолд оролцохдоо Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путинд 9-р сарын 2-нд Бээжин хотноо болсон чөлөөлөх дайны ялалтын ойд оролцохдоо бол Бүгд найрамд Хятад орд улсын дарга Си Цзиньпин гол бол тус бэлгэлсэн байгаа. За энэ ном бүтээлүүд бол манай судлаачид, түүхчид, архивчид, музейн ажилтнуудын бол хамтын бүтээл байсан гэдгийг бол цохон тэмдэглэж байна. Эртний Перс, эртний Нанхад, за тэгээд Франц, бус орнуудын эрдэмтдийн бичсэн Чингис хааны намтар түүх 13 дугаар зууны Монголын төрийн түүхтэй холбоотой одоо ийм хөлгийн судруудыг тулхтай үндсэн хөлгийн судруудыг монгол хэлээр орчуулж гаргаж байгаа юм. Монголын улс тавчаанд бол голдуу Монголдо хийсэн улс гэрээ төхнүүлсэн баяр дааны ажиллагаа ч юм уу Монголдо анх одоо хаант одоо улсаа байгуулсан энэ үйл явдлуудыг голдон харуулдаг бол шаштрын чуулганд баруун зүг хийсэн аян дайн нь бол нэлээд тодорхой орж байгаа юм. Инхдээ зэрэг энэ хоёр сурвалж бичиг бол бие биенээ нөхөж байгаа сурвалж бичгүүдээ гэж би бол хэлэх байна. За энэ номыг бол яг орчуулгахдаа англи хэлнээс эрдэм шинжилгээний орчуулга гэж юу байдгийг бэ гэдгийг одоо бас харуулах санаатай. Эрдэм шинжилгээний орчуулга гэж юм хийсэн юм. Англиас орчуулад бас жаахан эргэлцсэн газар нь бол юм уу үгүй бол одоо зөрсөн газар нь маш тодорхой тайлбаруудыг би хийж өгсөн. Орос орчуулгатай тулгаж хийсэн одоо Берзин гэж орчуулсан байна. Такстон ингэж орчуулсан байна. Хаан гэх мэтлэнгээр энэ номыг би орчуулсан юм аа. За илгаадуудын түүх гэдэг маань үндсэндээ бол монголчуудын түүх байгаа юм. Тэгэхээр Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн хэсэг болж исэн энэ илгаадын түүхийг судална гэдэг бол монголчуудынхаа түүхийг судална гэсэнтэй адил. 2014 онд илгаадын судал шинэ хандлага гэсэн олон улсын хурал зохион байгуулсан. Тэгэхээр энэ хурлынхаа ажлыг бид нар бас баримтжуулаад энэ үр дүнд бас ийм баримтат кино хийсэн юм байна. Энэ хурлынхаа үйл ажиллагаан дээр бид нар бас оролцсон улсуудынхаа илтгэлүүдийн эмхтгэлийг хийсэн. Тэгэхээр энэ илгаадын судал шинэ хандлага гэсэн энэ ном гарч байгаа. Хүлээгүү хаанаас Абу Саид хүртэлгээд илгаадын тухай товч түүх бүтээлүүд маань 16 онд одоо энэ биелэлээ болж энэ гурамсан бүтээл болж гарсан юм байна. Монголын соёлын өв гэдэг бол янзшгүй юм аа. Хуучин чулуун зүсгийн үеийн хатны зургаас одоо эхлээд дунд чулуун зүсэг, шин чулуун зүсэг, хүрлийн үе гэл ингээл. Энэ бол соёлын өв, түүхийн өв. Тэр хадан дээр тэгэж олон мянган жил үлдтэл нь тийм одоо урлаг үлдээн гэдэг бол тэр бол маш их хүч оюун ухаан шаардж байгаа. Өнөөдөр бол одоо бид нар ингээд утсаар мессеж бие рүүгээ явуулж байгаа. Бидний өвөг дээдсийн үлдээсэн, бидэнд үлдээсэн мессеж гэж хараад байна л да. Монголын өргөн удам газар нутагт түүний дотор Алтай хангаа, Хинтээ, Саяны улсын салбар газруудаар бол хадны зураг бол их илбэг байдаг. Монгол орныг бол хадны зургийн хадны бичээсийн талаар бол их алдартай дурсгал ариунтай гэж ярьдаг. Гэхдээ энэ талаар бол бас нарийн судалгаанууд бол одоо яг эрчтэй хийгдэж байгаа юм. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар нэгдсэн үндэсний байгууллагын боловсрол соёлын шохооны байгууллага ЮНЕСКОтой хамтраад хаданд мөнхөлсөн урлаг олон улсын хурлыг Улаанбаатар хотод бол амжилттай зохион байгуулсан. Энэ хуралд ЮНЕСКОгоос гадна энэ хадны зураг судалдаг хүн антрополог, палеонтолог, археологийн 5 твийн
хамгийн одоо алдартай нэр хүндтэй эрдэмтэд ирж энэ хуралд илтгэл тавьж оролцсон. ЮНЕСКОгийн зүгээс манай энэ Монголын хадны зургийн судалгааг бол ихэн чухалчилж байгаа. Тэгэхээр Төв Азийн нүүдчдийн одоо соёл урлагийн гол голомт нь бол Монгол улсад байгаа гэж үзэж байгаа учраас Монголын энэ одоо хадны зургийн судалгааг ЮНЕСКО онцгойлон дэмжиж байгаа юм. Монголын уул хаданд байгаа хадны зургийг одоо судлахад олон улсын байгууллага болоод холбогдох одоо эрдэмтэн мэргэд үнэхээр анхаарах хэрэгтэй юм байна гэдэг дээр бол санал нэгссэн. Тэгэхээр цаашдаа бол энэ хадны зургийн чиглэлээр олон улсын хэмжээнд Монголын одоо эзлэх байр суурийг дээшлүүлэх. За магадгүй олон улсын хэмжээний хүрээлэн байгуулах. Энэ ЮНЕСКОтой нэгт хамтран ажиллах. Монголын одоо хадны зургийн бусад чухал дурслуудыг ЮНЕСКОгийн өвийн жагсаалтанд багтаах зэрэг олон одоо чухал ажлуудын эхлэл нь бол энэ удаагийн хурал болсон. Хадны мөнхөс урлаг сэдвт олон улсын энэ эрдэм шинжилгээний хурлыг бол амжилттай зохион байгуулсан. Цаашд бол энэ эхэлсэн ажлаа бол үргэлжлүүлэх нь эдийн засаг, улс төр, аял жуулчлал, хөгжил дэвшлийн их олон талын ач холбогдолтой гэж үзэж байгаамаа. 5 жил тутам зохион байгуулдаг олон улсын Монгол эрдэмтдийн хурлын 11 дахь удаагийн хурал 2016 оны 8 дугаар сарын 15-наас 18-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан. Гадаад оронд бол бас Монголыг одоо судал сонирхдаг тал дээрээс Монголын төрөөс бас анхаарал тавих ёстой гэж үзсэн. Тэр үүднээсээ Монгол судлалыг дэмжих сан байгуулах тухай зарлиг бас Монгол улсын эргэлж гаргаж ирсэн. За сая 11-р хурал дээр бол уг хэлж байсан, дэвшүүлж байсан саналаа ажил хэрэг болгосныгоо одоо Монгол эрдэмтэд хэлэхэд бол бас эрдэмтэн судлаа хажид уухаалan хүлээж авсныг хэлэх ёстой. Гадаадд одоо Монголыг судалдаг, дэмждэг, Монголыг сонирхдаг одоо залуу эрдэмтдийг дэмжих зорилгоор энэ санг байгуулсан. Энэ санг байгуулагдаад одоо гадаад орнуудад бас тодорхой хэмжээний одоо санхүүгийн дэмжлэг тусалцаа үзүүлж мөн одоо Монгол орондоо гадаадын судлаачдыг хүлээж авч одоо тэднийг сургаж, тэднийг дадлагжуулж ингэж одоо ийм үйл ажиллагаа бас өргөн хүрээтэй явж байгаа. Монголчууд бол 13 дугаар зуунд агц сундалж хэлд далаасан Дайчин Баатарлаг байхын зэрэгцээ биер бих зурч бичиг судар төрөвсөн оюуныг соёлтой ард түмэн байсан гэдгийг гэрчлэх хамгийн том судар бол Монголын нууц товчоо юм аа. За Монголын нууц товчоо бол Монголын бичмэл түүхийн анхны дурсгал, Монголын ард түмний оюуны соёлын давтагдагшгүй бахархал. Монголын нууц товчооны каталог гэдэг төслийг бид Монгол Улсын их сургуулийн Монгол судлалын хүрээлэнд төвлөрүүлэн хэрэгжүүлж байгаа. За энэ Монголын нууц товчоо гэсэн каталог хийх төслийг Монгол Улсын ерөнхийлөгч Монгол овогт Цахиагийн илбэгд орж санаачилж энэ залуу эрдэмтэн Заяабаатар гардан удирдах бид нар хамтдаа 30-аад хүн бүтээж байна. Монгол түмний оюун соёлын бахархал төдийгүй дэлхийн хүн төрөлхтөнд монголчуудын оруулсан оюуны үнд хов нэмэр нандин өв гэж тодорхойлж болох ийм эрхэм түүхэн сурвалж тэр 2000 жилийн тэртээс ирж байгаа аялал хөгжим ийм бол дэмжиж өгч байгаа. Монгол улсын ерөнхийлөгчийн намын газарт цуурчдынхаа нэрийн өмнөөс бас энэ цуурын сайхан соёлын уламжлалыг дэлхий рүү явуулж байгаад нь халахж байна. Ерөнхийлөгч Цахиагийн илбэгд орж за Монгол улсын ерөнхийлөгчийн хамгийн газраас нь сүүлийн жилүүдэд энэ их түүхийн судалгааг өргөжүүлэх, гүнзгийрүүлэх, судалгааны үр дүнг олон нийтэд хүргэх, ард түмэнд одоо их оронч үндэсний үзэл түгээн дэлгэрүүлэх энэ чиглэлээр их анхаарч ажиллаж байгааг бол судлаачид бид нар бол талархалтай хүлээн авч баяртай байгаа. Тэгэхээр альва ажил болвол дэмжих эзэн дэмнэх баггүйгээр биелэлээ олоход бэрх байдаг. Ийм ажлыг ойлгож дэмжсэн Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн илбэгд орж Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газарт бид бас гүн талархлаа илэрхийлэх ёстой. Ерөнхийлөгч илбэгд оржийн соён гэгэрүүлэх талаар хийж байгаа ажил үйлсийнхэн дотор жижиг юм шиг мөртлөө энэ бол соёл ертөнцид бол маш их хэрхэмлдэг ийм ном судрын эртний ном судрын гайхамшигтай үйлсэл юм да. Энэ бол
Монгол хэл соёл Монголын түүхийг судлах чиглэлээр хэрэгжүүлсэн эдгээр ажлууд бол Монголын төр шинжлэх ухааны байгууллагууд үндэсний соёлыг өвлөн уламжилж байгаа хүмүүсийн хамтын ажиллагааны бодит үр дүн юм а. Хотод дэлхий даяарчхын гэрээр Монгол гэдэг энэ үндэснийхаа өнгө төрхөөр нь яаж үлдэх вүлээ гэдэгт бол иргэн болгон санаа зовх учиртай. Аливаа үндэстэн тодорхойлдог 3 зүйл байдаг. Өөрөөр хэлбэл одоо үндэстэн тодорхойлох тулгын 3 чулуу. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал зааснаар үндэсний дархлаа гэж одоо юу юм бэ гэдгийг тодорхойлсон байдаг. За үндэсний дархлаа бол нэгдүгээрт өөрийн гэсэн хэлтэй, хоёрдугаарт өөрийн гэсэн соёл, ёс заншилтай, гуравдугаарт өөрийн гэсэн түүх уламжилтай ийм арт түмнийг тусгай одоо бие даасан үндэстэн гэж хэлж болно. Монголын түүх, хэл, соёл, уламжил энэ бол оршин тогтохын одоо үндэс бөгөөд Монголын одоо тусгаар байхын одоо дархлаа мөн. Монголын хэлээрээ соёл, монгол хүн, монгол хүний аяглах, биений хүндэтгэх, найрсах мэдрэмжийн хурдан оюун бодлын санал сэтгэл нь бол дуусахгүй мөнхийн их ундрахтай юм аа. Монголын соёл өгбөл бол үн мөнхийн ундрах юм аа. Осож явсан Монгол өвгтний өргөж төгсгсөн босоо бишиг өрөх гэрийн зан үйлээс эцэг буурлаар үргэлж ирсэн өв соёл. Утан согсон талын баатрууд аюулт бэрхийг далдалсан хязгаарын түүх, болголох хөлгийн тооснууны ардсан эх орноо үнэрлээ таних бид эзэдэн.